Шотог холоос ажиглахад тэр өөрчлөгдөж байсан. Саоко бүгдийг нь нураасан. Яагаад Саоко гэж? Би чамайг Саокогоос удаан харилж байгаа. Гэх Куромигийн бодлоор аниме нь эхэлдэг. Саокогийн ард сууж байгаа хүүхэд нь өдөржин Саокогоор тоглож, хажуудан суудаг хүүхэд юм ярьдаг болсон байгаагаас харуул Саоко хэрхэн өөрчлөгдсөн нь харагдана. Валентин туудахгүй болох гэж байгаа болохоор Саоко ангийнхандаа мөн аавдаа шоколад хийдэг. Тэгтэл Шотогийн шоколад нь бусдынхаас арай их самар байгаа юм шиг харагдаад ууг нь юм бодож хийгээгүй юмсан гээл зогсоод идэг. Саоко ангийнхандаа шоколад өгсөн боловч Шотод өгөх боломж гардаггүй. Тэгээд 0-д Шотод шоколадаа яаж өгүүлдээ ирвэ? Одоо өгвөл арай л их шоколадтай болцсон байх та. За хадгалаа дараа нь нийцэж болох байлгүй дээ. Гэхдээ яаж өгвөл зүгээр вэ гэдэл бодолд орсон сууж идэг. Шотод Рю Саокогийн хийсэн шоколаднаас өгөхөд ч Саоког хийсэнг нь мэдээд явж идэл ангийнх нь нэлээд хэд хүүхдүүд Саокогийн хийсэн шоколадыг идэж байхыг нь хардаг. Шотод охтууд шоколад өгөхөд нь татгалцсан гэдгийг нь мэдсэн Саоко намайг өгвөл авах болов яах бол гэсээр байтал тарах цаг нь болдог. Ууг нь тараад шоколадаа Шотод өгье гэж үзсэн боловч багш нь аваад явчихдаг. Тэгтэл Саоко ч шоколадаа Шотод өгнө гэж бодоод Айне Чизуру хоёрыг явуулаад үлддэг. Багш нь Шотог яагаад дуудсан бэ гэвэл мөрөө бариулдаг бөгөөд гэхдээ мөрөө бариулах нэрийдлэр авсан шоколадаа гайхуулах гэж дуудсан байдаг. Шоколадууд дунд нь Саокогийн шоколад хүртэл байдаг. Дахиад хичээлийн жил чихэлж Саоко, Шото, Айне, Чизуру гэд бүгдэндээ нэг анги болсон байдаг. Саокогийн хажууд Кентогийн шинэ хүүхэд судаг бөгөөд шууд л чоолгийг нь хойшлуултал Шото цаанаас нь хараад Саоког инээж байхыг нь Кенто нүд салгаж чадалгүй хараал идэг. Тарсан ч гэсэн Саоког байгаль орчны даргад нэр дэвшүүлсэн болохоор үр тарихаар үлддэг. Шотож явах гэжснаа үлдээд Саоког ангиасаа хараал зогсоод байхад нь ч Айне хурж ирснэ. Шото чи найз охинтой юм уу? Сайн хүн дээ ахны. Гэтэл Шото би сайн хүндээ төрүүлж хэлэхээс өмнө чамд хэлж чадахгүй нэ л гэдэг. Гэтэ ууг нь бол Айне хинцээнийг мэдчихэл байгаа юм л та. Саоко үрээ тарчаад орж иртэл Шото байгааг нь хараад юу гэхээ мэдэхгүй зогсож байталч Шото чамайг хүлээж ялаа. Би бусад залуусаас илүү чиний дотн найз гэж бодсон. Арай л хуваа хичээсэн үү гэхдээ ч Саоко юу гэхээ мэдэхгүй зогсож байхад нь Шото уучлал гуйгаад явдаг. Кенто Саокод яаж мэдлвэл арай дээр бусдад илүү дотн харагдах талаар зааж байгааг нь хараад Шото наан нь бүр биеийн тамирын цаг дээрээ Рю Шото хоёр ярилцаж байдаг бөгөөд Шотож Саокод хүн сайн болсон Айне Чизурутэй хамт тарсан урамлыгаа хажууд байхад нь Кенто ирдэг бөгөөд Саоко Шотог байна гэж бодсон боловч Кенто байгааг нь хараад жоохон сонин царайлталж Кенто бодлыг нь уншаад байгаа юм шиг чи намайг өөр хүн байна гэж бодсон уу гэдэл бүр Саоко сүултээ би нөхөрсөг болмоор байна багшаа болцсон явж идэг шүү. Кенто хуучин ангийнхантайгаа таарад нөгөө хідэн ч шинэ ангид чинь хөөх хөхөд байна уу гэхдээ ч нэг болох хөхөд байгаа. Миний сонирхлыг нэлээд татж байгааг хийгэнд Айна сонсоод тэрийг нь Саоко гэдгийг нь мэдээд юу сэтэд байгааг нь асуухад Кенто Саоког Шото сайн гэдгийг нь мэдээд идэг шүү. Шалгалт төгөхөд хүүхдүүд ч Саокогийн ачаар шалгалтандаа сайн авсан гэхийг нь сонсоод Кенто гинэт боссноо. Саоко тавтлага өгнө гинэ гэдэг анги даяар хэлдэг. Тараад Чизуру, Айне, Шото, Томо, Эко цугласан байдаг боловч хүүхдүүд нэмэгдэж ирээл байдаг. Шото хүүхдүүдэд Саоког давтлага өгч байгаа гэж хэлснээр нэлээд хэдэн хүүхдүүд авчирдаг. Хүүхдүүд нэлээд их болсон болохоор Саокогийн бичсэн зүйлсийг хойно зогсож байгаа хүүхдүүд нь харахгүй байна гэснээр Саоко самбар дээр гараад хичээлээ зааж эхэлдэг. Заасан гэн Чизуру, Жой хоёр ойлготол ангийнх нь бүр гайхаад Кенто Шотод Саоког анханасаа л жожигдуу байсан дээ гэд Шотог уурлуулад явах гэтэл чи бити түнд анхаарал тавиад одоо л тэр ангидаа хүлээн зөвшөөрөгдөж байна. Чамайг анхаарал тавиад байвал охтууд гадуурхан гэдэг шүү Кенто. Дараа өдөр нь Саоког мэдлэхэд Шото нэг л өөрөөр мэдлээд байдаг. Бодвол Кентогийн хэлсэн зүйлийг их л бодсон бололтой. Түүнийг нь хараад Айне Чизуру хоёр чи Шотод зориулж шоколад хийсэн мэт яагаад тэрнийг өгөөгүй юм бэ гэд шийдэхийн тулд чи заавал нэг юм хийх хэрэгтэй.
хэрэг хүсэхгүй байл хийхгүй байж болно гэж ярилцсныхаа дараагаар Шото дээр мөн адил очиод яагаад Саокогоос цухтаад байгаа талаар нь хэлээд хэдэн юм хэлдэг. Чизүрү Шотог Саокод сайн гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор Айнэ тайлбарлаж өгтөл Чизүрүч өө тэгвэл юу н асуудал байгаа юм бэ? Шото дээр ч очиод хэлчихье. Саоко дээр ч очиод хэлчихье гэж яваад идэг шүү. Саоког ангийнхаа үүдэнд байж идэл ангийнхан ч ёо чи тэр аимшигын тавталганд суусан юм уу гэхийг нь Саоко сонсчоод өөрийг нь муулж ийн гэж бодсон боловч Кенто чамайг магтаж байна гэд оруулахад нь нэрэл хүүхдүүд Саоког ямар сайн заасан энэ удаад очих талаараа хэлээд магтаж гардаг. Сургуулийн наадам удахгүй болох ч болохоор хэдүүлээ юу хийх үгээд ангийнхан нь ярилцаж суужснаа гэнт Саокогийн цуурхлын талаар бодоод Саоко далтын өвчтэй гэдэг цууяраа бэд юм чин хэдүүлээ тэрийг нь ашиглаад хар шидийн кафе хийхээр Чизүрү Рюгийн ахын хуриманд явах гээд палаж аваад нүрээ будаад сууж идэл Чизүрүгийн будсан байдал нь. Үүнийг нь мэдсэн юм шиг Айнэ туслахаар ирдэг. Саоког цэцгээ услаад байж идэл Кенто ирээд юм ярьж яхийг нь багш нь харчаад Шото дээр очиод чиний хайр чинь Кентотой юм ирээд байсан гэд баг ховлоод байгаа юм шүү. Гэхдээ эхлээд Шото саад болох байх гэжсэн нь очихоор болдог. Кенто Саокод Шото бүгдэнтэй л сайн хайрцдаг штэ. Шото хэн нэг нь сайн гэцэлж Саоко би тэнэгээр зохиож боддог байж. Тэгтэн ч Кенто янз бүрээр тайлбарлах гэж нэлээд үздэг. Тэгснээ бүр оронд нь надаа сайн болж болно гэж мэгээд байж идэлж Шото хүрээд ирдэг. Тэгснээ Саоко гуйсан байгааг нь хараад Кентог заамдаж авснаа Саоког уйлуулахаар юу хийсэн бэ гэд ууралсан чинь Саоко хинийхэн ч буруу бишээ багш намайг тайлгаруулах гэжсэн гэхдээ ч Шото нэг юм тайвширдаг. Тэр эдэг ингээд зогсож байхад хүүхдүүд ч хүрээд ирдэг бөгөөд ямар сонио харагддаг юм бэ? Яг л та хоёр Саокогийн төлөө тулалдаж байгаа юм шиг гэхдээ Шото тийм ээ. Юу ээ Шото чи Саоко сайн юм уу? Би сайн. Саоко би чамд сайн. Гэхдээ Саоко чи ингэж хэлвэл буруу ойлгох байх гэхдээ хүүхдүүд ч мэдээж Шото чамд зүгээр л найзын хуваар сайн гэсэн штэ гэд инээхтэн ч юу тийм инээдтэй байна гэд нилээ уурсан байдаг Шото. Хэрв санаач нь зовж байвал хэлээрээгээд явдаг. Саоко араас нь очиод уушлалт гуйгаад байдаг. Тэгтэл Шото би хизээч сайхан сэтгэлтэй болох гэж хичээгээгүй. Би чамд сайн болохоор л тийм юм хийсэн. Би хизээч чам шиг бусад хүмүүсийг халамжилдаггүй. Би чамд сайн. Чи надад сайн уу? Гэхдээ ч Саоко толгой тогтдог. Бөгөөд Шоточ гэхдээ чиний хайр минийх шиг хайр биш гэхдээ ч мөн толгой тогтдог. Саоко Шотог өөр хүн сайн гэж бодоод байдаг. Тэгтэн ч Куруми Шото яг л Айнэ Чизүрү хоёр шиг чамайг ямар гэж харж байсан байх вэ? Гэх мэтчлэн хідэн ухаарлын үг хэлдэг. Сургуулийн наадам удахгүй болох гэж байгаа болохоор хэрэндээ энд тэнд бэлтгэцгээгээд их л завгүй байдаг. Кенто Саокод Шото яг чамд сайн байхаа гэд нилээн чанга хэлэхдээ ч ойр хавийн хүүхдүүд нь гайхаад зогсож байхад Саоко буруу ойлголт та нарын бузаж байгаа шиг сайн биш гэхдээ ч бас Шото ирж таардаг бөгөөд хүүхдүүд ч Саоко Шотогийн сайн гэсэнгийн үгүйсгчлээ штэ гээл хоорондоо ярилцгаад Кенто Курумиг Шото сайн гэдгийг нь мэдчихэд тэгвэл би Саокотой болцвол болох юм шүү. Гэхдээ ч Куруми алгацснаа битгий даврал гэдэг. Одоо л нэг юм Кенто Шотог нэрэл Саоко сайн гэдгийг нь мэддэг. Бүгд сургуулийн наадамдаа зориулж юмаа бэлтгэцгээгээд байгаа болохоор бүгд л их ядардаг. Хүсэн хүлээсэн сургуулийн наадамч эхэлж анги болгон л өөрийн гэсэн онцлогийг шингэн сэтгэлээ гарган хийсэн зүйлийнх нь үр дүн. Саокоч хар шидийн зөвлөгөө өгч нэг охин хайртай залуу гэхин төлөө бусад охтуудтай яаж тэмцэхвэ гэж орсон боловч гарч ирэхдээ би шударгаар өрсөлднө болоод гараад очрон ч нилээ их байгаа харагддаг. Харин бусд нь кафед зөөгч идэг. Саоко дээр Кенто орж ирснэ. Би Шотог чамд сайн гэдэгт нь итгээгүй. Та хоёр шал өөр хүмүүс болохоор Шото хүн сайн болвол лавдаг чамд сайн болно гэж бодоогүй. Гэхдээ чи хөөрхөн. Нэг л хүн чамайг гуниглуулж бас баярлуулдаг. Тэр нь Шото эцтэйгээд дэмжиж байгаагаа хэлээд гардаг. Саоко яг явах гэж байснаа Шотод жинхэнэ сэтгэлээ хэлэх гэж ирдэг.
Шотооч юу хүснээ хийсэн дуушлаарай. Хэрвээ хэлэх зүйл байвал хэлээрэй. Гэхдээ ч инээлгсэнд чинь баярлалаа. Надтай ярьдагт баярлалаа. Сэтгэлээ хэлсэнд ч баярлалаа. Надад сайхан ханддагт баярлалаа. Би чамд сайн. Joy Shotog Ryuгээс хаана байгааг нь асуухад Ryu хэрвээ хаана байгааг нь хэлчихвэл тэр хоёр цаад болох байх гэж бодоод худлаа илээ гэж бодсон боловч худлаа илж чаддгүй болохоор өөдөөс нь хараад энийгээ л хийдэг. Багш нь хүртэл Saokog хаана байгааг нь асуугаад явж итэл Joy өө нэрээ ангид үзээгүй юм биш дээ гэд очтол багш нь охтын хэсэг дээр ирснээр Saokod үзүүлбэрээ үзүүлэхдээ шүүгчдийн ширээн дээр эднэрийг тавиарэ гэд нэг юм өгдөг. Дараа нь мөн хүүгүүд дээр ч очдог. Saoko Shoto хоёр ярилцаж байхдаа Saoko би чамтай шинэ жилээр хамт байсандаа баяртай байна. Бидний хоорондох харилцааг өөрчлөхийг хүсэж байна. Тийм болохоор би хамаг чалаараа хичээх болно гэд явахт нь араас нь дуудснаа. Би чамд сайн гээл ашгарчдаг байгаа. Багшийн шүүгчдэд өгөөрэй гэсэн зүйл нь ундаа байдаг бөгөөд хүүхдүүд ч өөргөө сайн гүйцэтгэдэг. Ундааны мухлагийн ялагчаар тэдний анги тодордог боловч жигсаал дээр өгсөн ундааг нь хахуул гэж үзээд тэг оноо өгсөнд нь багш нь бөөн уур. Shoto Saoko хоёр үдшилэг рүүгээ хамт иртэл нөгөө хэд нь Saokогийн гарнаас Shoto яаж барьсан гэдэлсэн нэрээ бүр утгаар нь жүжигслэн тоглолт хийж идэг. Тэгснээ тэр хоёрыг хамт ирсэн гэн мэдээд та хоёр нэрээ юм уу? Нэрээ болцож байгаа юм уу? Гэхдээ ч тийм ээ л гэхэд нь Saokогоос яаж Shotог өргөтваа гээл асуухт нь хажуунаас нь Shoto үгүй би их л дурсан юм аа гээл. Багш нь Kento өөр ангийнхантай явж байгааг нь хараад бараг л өглөх гэж байтал үзэгчлэгч тарсан болохоор тэр хажуугаар нь явж таардаг. Тэгээд Kento Shotог түрээр хэлцгаар авч явдаг тэгснэ. Saoko гадаа чамайг өөр хүнд сайн босон гэж бодоод л суугаад байсан гэд залруулга хийж байгаа болтой. Хин намайг өөр хүн сайн гэж хэлсэн гэхдээ ч би тэгээ хэлсэн юм аа гэ бүгний хээв нэг хинэггүй ч гэмээр юм уу тэнэгч гэмээр юм уу тэгтэн ч мэдээж Shoto уралгүй яах вэ? Багш нь Shotог дуудснаа та хоёр үерхэж байгаа юм уу гэхдээ үерхэж байгаа юм уу чи үерхээ гэж асуусан юм уу гэхдээ ч үгүй асуух хэрэгтэй штэ тэр одоо чамтай үерхэж байгаа эсхээ мэдж байгаа юм шиг царайтай байна уу гэснээр Shotоч сандраад асуухтаа надтай гэрлэх үү гэж мэгээд бүр гэхдээ л залруулад надтай үерхэж гэтэн ч зөвшөөрөөд албан ёсоор үерхэж эхэлдэг. Ангидаа эртэл хүүхдүүд азар Shotото үерхсэн гэж бодоод азнасаа өгөөч гэдэл бүү юм болцоходог. Тэгтэл ч Айны Shotогоос Saoko чиний яг юу юм бэ гэтэн ч шулуухан чангаар миний найз охин л гэдэг нэх хөөрхөн. Saoko асгах гэж байгааг нь хараад би чиний найз л үсттэй чам тусалж болно үсттэй гэснээр хог асгахт нь туслах гэтэл багш нь Shotог аваа явчихдаг. Хүүхдүүд Shotog зүгээр л найз охин хүссэн болохоор л үерсэн. Бараг Saoko өрөвдөөд үерсэн ухааны юм ярьцгаагаад байдаг шүү. Shotod сайн охтууд Saokогийн талаар гэж ярьжсэн аа. Saoko дээр очсноо. Чи Shotog сүрдүүлээд үерхэж байгаа зү гээл байхад нь Kuromichi Shotогийн сонголт гээд Saokог өмөрдөг. Shoto багштай таны хийсэн зүйл эргээд бодоход хүргэсэн тийм болохоор баярлалаа гэтэн ч нөгөөх нь өнгөрөөд л. За ингээд Shoto Saoko хоёр буруу зүрх ойлголтоо засан үерхснээр аниме дуустдаг. Хүртэл үзсэнд баярлалаа. Дараагийн анимаар дахин уулзлаа. Түр баяртай.